Эрчимтэй хөгжилд хөл нийлүүлэн алхахад бат бөх суур цэгцтэй зөв шийдэл хэрэгтэй. 29 жилийн турш инженерийн дэд бүтцийн салбарт тууштай ажилласан Mon Cable Systems компани хамт олонны мэдээлэл холбоо, инженерийн шийдэл, ногоон технологиг нэг дор зохицлоосон Mon Cable гандан ногоон барилгын төсөл нээлттэй хийж Монгол улсын хөгжил, технологийн дэвшил, ногоон ирээдүйг өнгөрсөн нэгэн шинэ үеийн эхлэлт үйл явдал энэ өдөр тохиож байна. Монголын мэдээлэл харилцаа холбооны салбарын анхны хувийн хөрөнгө оруулалттай компаниудын нэг болон байгуулагдсан Mon Cable Systems компани нь мэдээлэл холбооны дэд бүтцийн суур шугамаас эхлэн ухаалаг, аюулгүй байдлын технологи, автоматжуулалт, гэрэлтүүлэг, сэргээгдэх эрчим хүчний цогц шийдлийг нийлүүлэгч инженерийн тэргүүлэх компани болон өргөжөөд байна. Энэ хугацаанд Монгол улсын 21 аймаг 200 гаруй сум суурьнд 8000 км гаруй шилэн кабелийн үндсэн болон хуваарлах сүлжээ, үүрэн болон радио холбооны 50 гаруй цамхаг өндөр давтамжийн дамжуулах байгууламжийг, Шинэ Улаанбаатар олон улсын нисэх буудал, төмөр зам, уул уурхай, орон сууц, худалдаа үйлчилгээ үйлдвэрийн барилгууд, боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн эдийн засгийн голлох салбаруудад мэдээлэл холбоо, хяналт аюулгүй байдал, автоматжуулалт ухаалаг системийн шийдлүүдийг амжилттай суурилуулж нэвтрүүлсээр ирсэн нь манай хамт олонны тууштай үйл ажиллагаа хэрэглэгчдийн маань итгэлийн үр дүн юм. Улаанбаатар хотын маань төв хэсэгт байрлах үндэсний соёлын өв, гандан тэгшлэн хийдийн зэрэгэлдээ орших Mon Cable гандан офс нь манай компанийн үүсэл хөгжлийн эхлэл болсон онцгой ач холбогдол бүхий байршил юм. Гэвч тус бүс дүүрэг өнөө хүртэл төвлөрсөн халаалт, бохир усны шугам сүлжээ, найдвартай цахилгаан хангамж зэрэг дэд бүтцийн тулгамдсан асуудлуудтай хэвээр байгаа нь орчны тавтах, аюулгүй байдал, агаарын чанарт сөргөөр нөлөөсөөр байна. Бид эдгээр нөхцөл байдлыг бодитоогоор харгалзан үзэж, уг байгууламжаа дэвшилтэд технологид суурилсан эрчим хүчний хэмнэлттэй архитектур бүхий бие даасан цахилгаан үйлдвэрлэл, барилгын автоматжуулалт, орчны хяналт, ажиллах нөхцөлийн тавтах, аюулгүй ажиллагаа болон хэрэглэгчийн үйлчлэгийн стандартыг цогцоор нь шийдсэн ногоон офс болгон шинжилгээр анх зорьсон билээ. Энэхүү барилга нь нарны энерги, эрчим хүч хадгалах, дэвшилтэд батарей хураагуурын систем, цахилгаан тээврийн хэрэгслэн цэмэглэж, ухаалаг автоматжуулалт зэрэг шийдлүүдийг нэгтгэсэн цогц технологийн байгууламж юм. Төслийн шинжилэл төлөвлөлтийн шатнаас эхлээд байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг хамгийн бага байлгах зарчмыг баримтсан бөгөөд энэ хүрээнд хуучин бүтээцийг дулаалж, эд материал бүрийг аль болох хадгалан хямгадаж, дахин ашиглах замаар хог хаягдлыг бууруулсан. Мөн усны хэрэглээг хэмнэх шийдэл, цэвэр агаарын автоматжуулсан системийг төлөвлөсөн нь зөвхөн байгаль орчинд ээлтэй байх төдийгүй дотоод орчны тавтах, эрүүл мэндэд эргээр нөлөөлөхийг бодолцсон. Үүний зэрэгцээ барилгын ашиглалтын явцад эрчим хүчний хэрэглээг үр ашигтайгаар хянах, урт хугацаанд тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс урт насжилттай автомат гэрэлтүүлэг, төрөл бүрийн мэдрэгчтэй ухаалаг удирдлагын системүүдийг нэвтрүүлсэн. Аюулгүй байдлын хувьд ч бид цогц байдлаар шийдсэн бөгөөд хиймэл оюунд суурилсан алсын зайнаас хянаж удирдах боломж бүхий хяналтын камер, нэвтэр хяналт, галын тохиолол, онцгой байдлын үеийн мэдээлэх системүүдийг удирдлагын нэгдсэн платформ дээр нэгтгэсэн. Эдгээр дэвшилтэд шийдлүүдийг хэрэгжүүлсэний үр дүнд зөвхөн эрчим хүчний хэмнэлтэнд барилгын эрчим хүчний хэрэглээг 99% хүртэл бууруулж, жил бүрийн үйл ажиллагааны зардлыг 15 сая төгрөгөөр хэмнэх боломж бүрдсэн нь 55 тонн хөлөнжийн ялгарлыг бууруулах бодит тооцоололтой дүүцэж байна. Энэхүү төсөл бол зөвхөн нэг компанийн дэвшил бус хамтын итгэлцэл, олон талт оролцогчдын дэмжлэгийн үр дүн юм. Бидэнд олон жил итгэл хүлээлгэн хамтран ажиллаж ирсэн үнд цэнд харилцагч түншүү, ханган нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагууд болон энэ бүхнийг бодит ажил болгоход оролцсон оролцоор буй хөдөлмөрч хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ирээд үе биднээс илүү ухаалаг, илүү хариуцлагатай, илүү доктортой хөгжлийг шаардаж байна. Технологийн ухаанаар ирээдүйг итгэлээр